Энэ хүн засаг тааны итгэлт баяны удам Панцжавын хүү Хоримтлолжав. Тууны мөсийг долоох шахан цуглуулсан хэдэн төгрөгөө хаана хадгалуулах уу хэмээн шаналд суугааны. Тийм. Түүнд итгэлт 2 менежер бий. Ирэлжв, Эрсдэлжв. За шууд хэрэг. Хураа цуглуулсан хэдэн төгрөгөө хаана хадгалууд найдвартай вэ? Тэр амархан захирч. Гэртээ найдвартай сейф аваад хадгалчих. За ёстой наадах чинь болохгүй шүү. Хулгай, дээрм, инфляц, гал усны аюул гэдэг ер нь найдвар үү? Тэгвэл хөрөнгө худалдаад авчих л та. За наа чи ёстой бүр болохгүй. Элэгдэл, хорогдол, үнийн өсөлт буурах гэдэг амар эрсдэлтэй. Чи намайг нэг юм ярихаар яагаад байгаа юм бэ? Гүчи мод юм ярьж штэ би. Би эрсдэлтэй гэж хэлсэн. Бөхөр найдвар бид хамаач чандар. Хадгалж хадгалж хааж чадсан яа. Би санаа хийж яагаад гэж. Миний санаа хамгийн найдвар гэж хөрөнгө худалдаа юу муу вэ? Бид таадах найдвар штэ. Хамгийн эсрэг найдварыг сонгосон бид хамгийн чухал. Ерөөсөө банкнд хадгалуулъя. Банкуд юуг нь бодчих вэ? Хамгийн том нь хааш те. Ухаалаг сонголт, ухаалаг хөрөнгө оруулалт. Хаан банк, эрхэм таны итгэл танд.